Би энэ дансыг хаалгамаар байна. $112 14 цент. Баг тооцоонууд уу? Таны хэтрүүлсэн дансны тооцоо юм байна. Маадах чинь юу гэсэн үг вэ? Эрхмээ таны данс тэг балансаас доогуур байна гэсэн үг. Ойлгомжтой. Яваад угараа. Чи миний модыг сүйтгэж байна. Эндээ байж байна. Би цагдаа дуудлаа. Бүх зүйл зүгээр үү? Намайг Мэги гэдэг. Тэгэхээр та манай шинэ хөршөөх нэ. Тэгээд Би бас энд нүүж ирж байгаа юм. Энэ бол Оливер. Чи бидний өглөөний мөрөглийг удирдах. Би өөрийгөө еврей гэж бодож байна. Сайн байна. Мэдэж. Эрхмээ бурхан минь аваач надаар бидний тоглоорой. таны гар утсыг ашиглаж болох уу? Манай гэртүү. Би хичээл тарсны дараа хүүхэд харж чадсан цагийн $11 орол харж болно. Явцгаая. Энэ зоосоор ээж рүүгээ залах. Энд чинь хүрэхгүй штэ. Маа энэ. Одоо ээж рүүгээ залахад хүрнэ бай. Чи энэ дуртай их сонирхолтой хүн. Надад сайн хүн шиг санагддаг юм. Хөх Оливер байна. Чи өөрийгөө хамгаалахгүй дээр л хүүлнэ гэсэн үг. Эндээс харилцгаа. Намайг тамхи татдгийг та анзаараагүй. Чи сайн уруу татагч юм гээч. Наад чинь амар харьцуулалт байна штэ. Уинсэн та хоёр яаж танилцсан? Би нэг клуб ажилладаг. Бас бүжгэлдэг. Шүнийн хамгийн халуун баян мэт. Энэ ямар утгатай чи ойлгож байна уу? Тэр шүн ажилдаг. Уинсэнд ямар их хүн гэхлээрээ шөнийн цагаар хүүхдийг зингээний газар руу дагуулж явдаг байна. Дахиж ингэхгүй гэж найдаа. Чиний морин тэргийг хэн төр үлсэн гэж. Бид мэдэж байх ёстой ямар нэгэн зүйл болоод байна. Таны цагийг хороож байгаагаа мэдэж байна. Бид цаг өгч байна. Чам нэг зүйл үзүүлье. Хүний хамрыг хэрхэн зөв хуугалах тухай. Хамар хугалахаа? Тайвшир. Чи энийг зөвөр ойлгож чадахгүй. Тэрэнд хүмүүс дургүй. Хүмүүс тэрэнд дургүй. Чамаас бусдна. Чи яагаад тэрэнд дуртай байдаг юм? Дагаад хэлээрэй. Хүмүүс бид энэ дэлхийг сайхан болгоно гэж амласан хүмүүсийн төлөөх тэдний золиослыг тэмдэглэдэг. Миний хүү яхаараа ийм ажил хийдэг лээ. Би энэ дэлхийд яаж амьдрахыг үзүүлж байна. Чи ажил хийж цалин гав тэгээд үү. Чи арх уугаад байгаа юм уу? Үнэндээ би санахгүй.